Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол улс гадаад бодлого үндэсний аюулгүй байдлаа улс төр дипломатын аргаар хангана гэж заасан байдаг. Тэр энэ хүрээнд Монгол улсын олон улсын давтамжлах үйл ажиллагаа бүх салбарт идэвхтэй байх ёстой. Түүний дунд Монгол улсын нэгдэн орсон олон улсын гол байгууллагууд, нэгдсэн үндэсний байгууллага, мөн түүний төрөлцсөн байгууллагууд, дээр нь бүс нутгийн байгууллагууд болон мөн олон улсын хүмүүнлэг, эсвэл эдийн засгийн улс төрийн энх тайвныг гэх мэт тодорхой юм салбар байгууллагуудын хүрээнд бол Монгол улс маш идэвхтэй ажиллах ёстой. Энэ бол жижиг улсын идэвхтэй гадаад бодлого гэдэг энэ утгаар бол улс орны аюулгүй байдал олон улсын харилцаанд эргээр нөлөөлнө. Тийм учраас улсын их хурлын гишүүн олон улсын тодорхой байгууллагын энэ удирдлагад байх нь бол олон улсын болон Монгол улсын гадаад бодлогын үзэл баримталд нийцсэн. Дээрээс нь тухайн бүс нутгийнхаа хүрээнд олон улсын болон Монгол улсын нэр хүндийг өргөх, олон талын болон хоёр талын хамтын ажиллагаа бэхжүүлэх ийм эерэг үр дагавартай. Тийм учраас энэ хуулийн төсөл маань Монгол улсын үндсэн хууль болон үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлогын үзэл баримтлал нийцсэн гэдэг утгаараа бол энэ хуулийн төслийг дэмжиж байна.